За сайн байцгаана уу. За дараагийн нэг бас нэг гоё утга танилцуулах гэдэг бэлтгэсэн байна. За энэ утга бол бас Petrified Fish брендийн B02 гэдэг загварын утга байна. За энэ утга бол бас л өндөр борлуулалттай ийм утга байна. За ер нь бол миний надад байгаа утганууд бол ерөнхийдөө хамгийн өндөр борлуулалттай Petrified Fish-ийн тийм утганууд байгаа. Ерөөдөө хүмүүс хамгийн сонирхдаг, хэрэгэлдэг ийм утганууд гэсэн үг байх нь шүү дээ. За тэдний нэг нь бол энэ B02 гэдэг загварын энэ утга байх нэ. За энэ утга бол ерөнхийдөө нэлээд бадрун том доо хэмжээтэй ийм утга байна. За гаднаас харах юм бол нэг ийм тийм тактикал маягийн гэхээр үү тийм хэлбэртэй ишнийх нь хэлбэр бариулных нь хэлбэр нэг тиймэрхүү байгаад байгаа боловч за хүмүүсийн дээр YouTube дэж байдаг юм уу Reddit байдаг юм уу энэ утганы талаар ярилцсан нь бол илүү нөгөө хотын хэрэглээ тохиромжтой гэж ингэж яриад байгаа. Би болохоор чинь заавал хот чиглэлгүйгээр ингэж өдөө гадаа бол хангалттай гоё ингэ хэрэглэхэр юм утга байна. Ялангуяа одоо янз бүрийн арьс марс өвчгөд бол яг тэр ирнийх нь хэлбэр мэлбэр бол нэлээд их юм тохиромжтой утга надад санагдаад байгаа. За ийм гоё утга байна. За энэ утганы маань бас ган нь бол D2 ган байгаа. Иш нь G10 гэдэг. За бус өөр утгнуудаар G10 D2 гангийн долоо баг зэрэг ярьсан байгаа. За D2 ган бол эр хадгалтын хувьд бол маш өндөр нэг эрэлтсэн багт бас нэлээ удаан хэрэглэгддэг ийм ган баг. За ер нь бол тийм айхтар өндөр үнэтэй тансаг гэх юм уу тийм ган бол биш супер. Гэхдээ одоо хямд өөр нэг тийм муу ган бол ерөөсөө биш дунд зэргийн ийм. Гэхдээ хамгийн гол энэ D2-ээс нөгөө нэг онцлог чанар нь бол ерөөсөө D2-оор бол ерөнхийдөө ажлын утгал хийдэг. Ажил зүтгүүлдэг, утга хийдэг. Өөрөөр хэлбэл ер нь бол Petrified Fish-ийн анд авчирсан утганууд бол ер нь бол би дандаа ажил зүтгүүлэхэд зориулагдсан хэрэглээний утганууд авчирсан байгаа. Хэрэглээний утганууд. За худал сонирхогчид тэр цуглуулжин барьдаг улсууд нь бол илүү одоо урлагийн бүтээл гэдэг талаас маш өндөр үнэтэй тийм утганууд бол худалдаж авах нь илбэг байдаг. За гэхдээ хутгыг бол ер нь бол хэрэгжилж явах хэрэгтэй. Хэрэгцээндээ зориулж явах бас хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ хэрэглээний утга гэдэг нь бас ач холбогдолтой алдахгүй юм байх нь шүү. За энэ утганы маань хэмжээсээ бүгдээрээ ямар шүү хэмжээтэй юм бэ гэдгийг нь хэмжээд үзээдхий. За уртанд энэ хүрэхгүй нэ урт нь бүр ингэх юм бол энэ бол нэг 22 санжийн урт тийм утга байна. За эр бол тэр дээд талаараа бол нэг 9.9.5 ийшээ энэ рүү бол бүр урт болоод явчих юм байна. Ингээ барих юм бол бүр 10 чихв. Өөрөөр хэлбэл энэ утгыг яаж болох вэ гэхээр ер нь жижиг том ер нь юунд ч хэрэгжилж болно гэсэн үг байна шүү дээ. Ямар том юмд бол нэг тийм багдаад байхгүй, жижиг юмд бас нэг томдоод байхгүй. Нэлээд бадрун ийм утга байгаамаа. За юу н эрнийх нь өргөн 3.2-3.2-тай өргөн зузаан юм 3.2-тай ийм утга байна. За бас л нэг liner lock гэдэг ийм төвжээтэй liner lock. За энэ эрнийх нь өнгөлгөө сатин гэдэг өнгөлгөө баг зэрэг гэлгар дуу гэдэг. За энэ бол гэлгар гоё тийм өнгөлөг юм дуртай хүнд бол энэ зүгээр байх юм байна. За энэ бол Blackstone wash гэдэг ийм өнгөлгөөтэй харлуулсан гэж бид нэр ярьдаг те.
энэ одоо зүрийн зэврэг мэвэрхээс ингээд хамгаалсан ийм өнгөлгөө байх нь. За хутганыхаа юг жин үзээтгэе. Хутганы жингээ үзээтгэе. За үзээтгэе хэд их нэ? 150 г, 149 г үнэ. 150 г. Бас гайгүй хөнгөн эвтэйхэн гарт ингээд айгүй гоё. Энэ бас их энэ надад их гоё таалагдчихж байгаа юм бас энэ гарт бол өстой маш гоё юм эвтэйхэн. Тэр нь бол маш их таалагдчихж байгаа надад. За ийм гоё хутга байна. За эр бол юуны бас үйлдвэрийн хэрэл байгаа. Гэхдээ бол ийм байна. Тэгээд энэ хотын залуучууд хэрэглээний хутга гэдэг байгаа маа гадаадынхан болохоор хотын залуучууд ер нь ойр зур бас ажлынхантайгаа найз нөхдөөрөө гэр бүлээрээ ингээ хөдөө ойрхон ч байдаг юм уу, холч байдаг юм уу, ингээ салхинд бас зөндөө гарцгаадаг. Тэр үед бол энэ хутга бол бүх хутганы үүргийг үүсгэж чадна. Хоол унд нэм зэхэн янз бүрийн хэрчиж тасдна ингээд. За ингээд хэрэглээ нь бол өстой яг айгүй гоё ингээд бүр эвтэйхэн. Өстой нөгөө амралт зугаар алганд авч яваад ингээд жижиг сажиг юм аа ингээд хийж яхад бол ёстой тохирсон гоё юм хутга байна. За тэгээ хутга хэрэгэлсэн бол заавал дараа нь хутгаа арчиж цэвэрлж явах ёстой. Ямар ч супер гамтай мундаг үнэтэй өндөр үнэтэй $1000, $2000, $3000 хутга байгаад хэрэглэснийхээ дараа арчиж цэвэрлэхгүй бол муухай болно. За тийм учраас бүгдээрээ утгаа хэрэглэснийхаа дараа заавал арчиж цэвэрлж байгаарай. Энэ гоё утганы талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл би веб сайтныхаа хаягийг энэ доор үлдээчихнэ. За тэргээр ороод веб сайтаар зочлоорой. Бусад утгуудын талаар ч гэсэндээ веб сайтнаас мэдээлэл аваарай. Нэлээд хэдэн загварын гоё утгууд байгаа. За Petrified Fish-ийн гол онцлог зүйл юу вэ гэдгийг би бас өөр утгууд дээр ч гэсэн хэлж байгаа. Дэлхийн хутга сонирхогчид, хутганд дурлагчид энэний юунд бол татагдж байгаа юм бэ гэхээр харьцангуй бага үнээр маш өндөр чанарыг мэдрүүлдэг гэдэг ийм гол юм ярьж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар үнэхээр одоо амьдрал дээр үн багамтай мөртлөө чанар сайтай байдгүй гэдэг бас эргэлзээ тавьдаг тий. Тэгвэл байдаг гэдгийг илэрхийлж байгаа нэг юм бол энэ Petrified Fish-ийн хутгнууд байгаа шүү. За тэгэд өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөө. Веб сайтаар маань зочлоорой. YouTube сувгад маань лайк дараарай, subscribe хийгээрэй. Баяртай.